Аянд баримтат сууг. Манай сууг нь гэмт хэрэг болон нийгэмд болж буй муу мухай зүйлсийг сурчлах зорилгогүй бөгөөд зөвхөн сэрэмжлүүлэх зорилгоор танин мэдэх хүн хүрээнд хийгдэж буй видео контент юм. Закон буюу хуульчлсан суулгаас нарын эхлэлийг 18 дугаар зууны сүүл 19 дугаар зууны ихэнх үед Сахалины шоронд хоригдож байсан хориглуудаас үүсэлтэй гэж үздэг. Тухайн шоронд хоригдож байсан нэр нөлөө бүхий хориглууд нь хуульчлсан суулгаас нарын зөвлөлийг анх бий болгожээ. Тэдгээр нь Воровский мир буюу хулгайч нарын ертөнцийн хиллэг, соёл, мөн дагаж мөрдөх хулгайч нарын хуулийг анхлан бий болгожээ. Тухайн зөвлөлд хуульчлсан хулгайч нараас бүрдэн. Тухайн зөвлөлд хамаардаг хуульчлсан хулгайч нар нь өөрсдийн тус бүрийн гэмт хүлээлтүүдийг байгуулж хулгайч нарын хуулийг сахиулах болсон. 1917 онд Оросын хаант улсад хувьсал гарснаар зөвлөлт холбоот улс бий болсон. Зөвлөлт холбоот улс бий болсноор цагдаа шүүхийн тогтолцоог идэвхжүүлэн нууц цагдаа буюу НКВД-г байгуулж гэмт хэргийн ертөнцийг бүрэн устгасан гэж үздэг. Сталины үед буюу 1930-аад оны үед ГУЛАГ буюу хөдөлмөр эрхлэн засан хүмүүжүүлэх газрыг зөвлөлт холбоот улсын онцөг буланбуурт маш ихээр байгуулсан. Тухайн хориг газарт ихэвчлэн улс төрийн хоригдол болон гэмт хэрэгтэн гэсэн хоёр ангилалтай хүмүүс хоригдож байсан. Тэдгээр гэмт хэрэгтэн ангилалтай хүмүүсээс Warway закон буюу хуульчлсан хулгайч гэх нэршил дахин гарах үндэс тавигдсан. Хуульчлсан хулгайч нь хуульчлсан хулгайчаар сонгогдсон нэг нь тухайн хориг газарт өөрсдийн Воровский мир буюу хулгайч нарын ертөнцийн хуулийг сахиулсаар ирсэн. 1941 онд дэлхийн 2 дугаар дайн гарснаар ГУЛАГт хоригдож байсан хориглуудыг тургуулан сум нэртэйгээр хүчээр дайнд оролцуулан маш ихээр амь өгдөжээ. Дайнаас үлдсэн нэг нь үргэлжлүүлэн 1960 он хүртэл тухайн хориг газарт ялагджээ. Зөвлөлт холбоот улсад 1960 онд ГУЛАГ нэртэй хориг газруудыг тун болгосон. Сул чөлөөтэй болсон гэмт хэрэгтнүүд нь нийгэмд хулгайч нарын ертөнцийн дагаж мөрдөх хууль мөн соёлыг дэлгэрүүлсэн. Социализмын үеийн нийгэмд Warway закон буюу хуульчлсан хулгайч нар нь гэмт хэрэг бүлэглэлийн толгойлох шилбэрээр байсан. 1990-ад онд зөвлөлт холбоот улс задарснаар гэмт хэргийн бүлэглэлүүд нь маш ихээр шинээр бий болж нарийн зохион байгуулалтанд орон үндэстэн дамсан гэмт хэргийн бүлэглэлийн сүлжээг бий болгосон. Ингэснээр хуульчлсан хулгайч нар нь гэмт бүлэглэлүүдийг бүсээр нь хуваан хяналтаа тогтоох болжээ. Та бүхэн хуульчлсан хулгайч гэж яг хэний талаар яриад байгааг мэдгийг эсвэл өмнөх дугаараас үзэх боломжтой.